За энэ удаагийн улс төрийн намын тухай хууль 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэж байгаа. Бараг сүүлийн 20 жилд анх удаага ийм шинжилсэн найруулга орж иж байгаа томоохон төсөл байгаа. Монгол улсын ерөнхийлөгч үндэсний ив нэгдлийг хангах чигүүрхтийн хувьд энэ улс төрийн намын тухай хуулийг санаачилсан. Сүүлийн 2 жил орчим хугацаанд парламентд болон парламентын гадна улс төрийн намууд энэ хуулийн төсөлтөөр хамтарч ажилласан. Тэгээд өнгөрсөн 7 хоногт өргөн барьсан байгаа. За хуулийн гол онцлог гэвэл би нэг 4 зүйлийг онцолж хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь улс төрийн намыг хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлийн томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Улс төрийн намыг хариуцлагатай болгох юм зайлшгүй шаардлага байгаа. Төр барьж байгаа, төрийн үйл хэрэгт оролцож байгаа учраас тийм учраас энэ улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлсэн ийм хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал одоо 2 сонгуул дараалан улсын хурлын сонгуульд оролцохгүй байвал идэхгүй байдал руу шилжүүлэх, цаашдаа хариуцлага тооцох, тараах эднэр ингээд тодорхой одоо зүйлүүдийг бий болгож өгсөн юм хуулийн төсөл байна. За хоёрдугаарт нь улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах. Ийм одоо гол чиглэлийг энэ хуулийн тусгаж өгч байгаа. За гуравдугаарт нь бол улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, нээлттэй болгох. Энэ чиглэлийн мөн ил тод нээлттэй тайлангаа гаргадаг, аудитор ордог, ингээгүй тохиолдолд хариуцлага тооцдог ийм тогтолцоо бий болгож өгч байгаа. За дөрөвдүгээрт нь улс төрийн намыг бүртгэх, байнга үйл ажиллагаанд нь хяналт тавих энэ чиглэлүүдийг сонгуулийн ерхий оронд өгч байгаа. Ийм 4 одоо гол онцлог бүхий улс төрийн намын тухай хуулийг улсын их хурлд өргөн барьсан. Өнөөдөр намын бүлгийн хурлаар хилцээд улс төрийн намын тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын одоо төслүүдийг дэмжихэн зүйтэй гэж бүлэг үзлээ. За энэ 7 хоногт Баянган хороо нэгдсэн жуулганаар хилцсэн. Тэгээ эх 7 хоногоос улсын хурал дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг гараад энэ хаврын чуулганаар хилцэж батлах ийм чиглэлтэйгээр ажиллаж байна.